Гэр бүлээрээ хөгжилтэй тоглоом тоглоцгоё. Хүүхдүүдээ, аав ээжүүдээ. Гэртээ уйдаж байна уу? Тэгвэл хамтдаа хөгжилтэй тоглоом тоглож цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх үү? Энэ тоглоом маш энгийн бөгөөд хөгжилтэй. Нэг зүйлс дуртаад хэн төрүүлж авчрах вэ гэж уралдаарай. Жишээ нь улаан өнгийн зүйл авчир гэх мэт. Хамгийн хурдан нь ялна. Ялагчтай бяцхан бэлэг өгч урамшуулаарай. Энэ тоглоом нь хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулж, хурдан сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Гэртээ байгаа зүйлсийг ашиглан зураг бүтээгээрэй. Жишээ нь халбгаар нүүр номоор байшин хийж болно. Бүтээлч байдлаа гайхуулж хамгийн сонирхолтой зураг бүтээсэн нь ялна. Энэ тоглоом нь хүүхдүүдийн төсөөллийг хөгжүүлж, хамтран ажиллах чадварыг сайжруулдаг. Дуртай дуугаа сонсоод бүгдээрээ бүжиглэцгээе. Хэн хамгийн хөгжилтэй бүжиглэж чадах вэ? Бүжиглэх нь стресс тайлж, эрч хүч нэмдэг. Хамтдаа дуулж бүжиглэх нь гэр бүлийн харилцааг улам дотносгодог. За ингээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа.